Иргэдийн саналыг маш сайн тусгаарай. Тэнд бас одоо маш олон жил амьдарсан хуучин скетнүүд за маш олон жил ингээд суурьшмал байсан иргэд ингээд байдаг. За би бас түрүүн хэлсэн дийлэнх нь бараг 50 орчим хувийн дандаа түрээслэгчд голддуу байдаг. Тэгэхээр яг цаад эзнийг олох, цаад эзэнтэй нь уулзах энэ асуудлаа бас нэлээд наривчилж шаардлагатай гэвэл одоо нийслэлийн хурлын төлөөлөгчдтэй хамтарч ажиллаарай. Бид бол зэрэгдээ мэдэн штэ. За дараагийн нэг асуудал юу вэ гэхээр тэр авто замын одоо нөгөө төвжрэлтэй холбоотойгоор зогсоолын асуудал. За үүнийг бас нэлээд наривчилж шийдэж иргэдтэй бид бас нэг иргэдтэй уулзалт хийх гэдэг ингээд төлөвлөд байна. Тэгэхээр бас нэлээдгүй олон иргэдийг цуглуулсан дээрээ энийг одоо дэлгэрэнгүй мэдээллийг төгс дэлгэрийг авчиж ингэж бас хийлгэе гэж ингэж бас бодож байна. Тэгэхээр энэ төлөвлөлтүүдэд маш сайн хийгээрэй. Бид нар бол одоо нэгсэндөө нэг түүхэн барилга гэдэг. За энэ бол үнэхээр одоо буулгаж шинжилгэхээс аргагүй болчиход байгаа. Энэ иргэд одоо байж тал дээвэр нь гинтхэн таазан нураад ороод ирдэг ч байдаг юм уу? Эсвэл хитрхи одоо нөгөө сантехникийн асуудал насжилт хитэрсэн ч байдаг юм уу? Энэ дээр бас иргэд их хүсэлт өгдөг. Тэгэхээр энэ дээр бас уулзтыг маш сайн хийж жинхэнэ одоо тэр өмчлөгчдийн орж уулзаж бас шийдвэр гаргах нь зөв байх шүү гэж ингэж бодож байна. За тэгээ хотын төвийнхний бас нэг зовлон энэ штэ. Хотын төвд 20 метрийн хот гэдээ бид нар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо гэд магадгүй одоо энэ баг тойруу орчмын энэ айл өрхөдийг хэлж болох боловч нөгөө талдаа ерөөсөө энэ айлуудын байнга сурчигдж байдаг. За яагаад гэвэл нэг давхартан дандаа өөрчлөлтийн тал бай. Дандаа хоолны газрууд өдөр шөнөгүй хоол нуртдаг энэ айлуудад. Нөгөө талдаа яах вэ гэхээр нөгөө хүүхэд нь одоо тавтай тухтай тоглох орчин битүү цогцоолыг айцсан. Тэгээ ерөөсөө хүний өөрийн бүх машин очиод шаваа зогсчихдаг. Өөрсдийнхөө машиныг ч өглөөдөө гаргаж чаддгүй. Ийм нөхцөл байдалтай байдаг шүү. Тэгэхээр энэ төлөвлөлтийг маш одоо нарийн хийж, маш одоо ултай суурьтай хандаж яваарай. Хан улд дүүргийн 10 дугаар хороо буюу нэхэмлийн шар шиг. За тэр Баянгол дүүргийн төмөр зам орчим шиг болгоод хайчваа. Энэ дээр бас би хувь төлөөлөгчийн хувьд одоо байнгын мэдээлэлтэй байж одоо хамтарч ажиллаарай гэж ингэж бас хүсэж байна. За баярлалаа.